Уламжлалт ангаа ухааны энх уламжлал эмнэлэг. Энх уламжлал эмнэлэг 1997 онд нэг их эмч, нэг бага эмч, нэг сүлэгчтэйгээр уламжлалт ангаа ухааны үүдэн эмнэлэг байгуулснаар анхны суурин тавьж улмаар 2011 онд хэвтэн эмчлүүлэх 4 ортой клиник эмнэлэг байгуулан эдүгээ хэвтүүлэн эмчлэх 32 ортой, эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх 27 ортой, 30 эмч мэргэжилтэн ажилтнтай эмнэлэг болон өргөжж уламжлалт ангаа ухааны тусламж үйлчлэгийг үзүүлж байна. Бид мэдлэгт суурилсан, шинийг санаачлагч, бүтээлч хамтын хөгжлийг дээдэлсэн эрүүл мэндийн тэргүүлэгч байгуулга байна. Бид уламжлалт ангаа ухааныг орчин үеийн ангаа ухаантай хослуулан стандартын шаардлагансан эмчилгээ, үйлчилгээг хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцүүлэн үзүүлнэ. Соёлтой үйлчилгээ бидний хөгжил, соёлтой харьцаа бидний хандлага, соёлтой орчин бидний хүсэл. Монголын уламжлалт ангаа ухааны нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 5700 2020 стандартын дагуу захиргаа удирдлагын алба, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний алба гэсэн 2 албатай, амбулаторийн тасаг, хэвтэн эмчлүүлэх 2 тасагтай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр онцлогоо эмчилгээ, сувилах үе, сэргээн засах, яаралтай тусламж үйлчилгээ, гамшигын үеийн тусламж үйлчилгээ, эм зүйн тусламж үйлчилгээ, Монголын уламжлалт ангаа ухааны эмчилгээ, клиник, биохимийн лаборатори ажиллаж байна. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ, санхүү аж ахуйн хангамж үйлчилгээ, мэдээлэл технологи харилцаа холбоо, ариутгал халдвар гүйтгэлийн үйлчилгээ, угаалга цэвэрлэгээ, эмнэлгийн тохиол хамгаалал, эмнэлгийн хог аялал гэсэн чиглэлүүдээр ажиллаж байна. Энх уламжлал эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын баг, сувилахуун баг, эмийн эмчилгээг зохицуулах баг, халдварын сэргийлэлт хяналтын баг, ёс зүйн баг, хоол эмчилгээний баг гэсэн 6 баг эмчилгээ үйлчлэгээний чанар аюулгүй байдлыг мэргэжлийн түвшинд хангуулахаар удирдан зохион байгуулах дотоод хяналттай үүрэгтэй ажиллаж байна. Уламжлалт ангаа ухааны тусламж үйлчлэгээ үзүүлэхдээ хий шар бадганы харьцаагаар онцлогоог хийж, зүү, төөн, хануур, самнуур, бомб, дэвтэлэг, барилдсал хийх, сэргээн засах, физик эмчилгээнүүдийг уламжлалт ангаа ухааны түгээмэл үйлдэлүүдийн стандарт технологийн дагуу хийж байна. Энх уламжлал эмнэлэг нь оншийн 9 бүлгийн 35 оншийн ангилал багтсан өвчнийг үүнээс амбулаторийн тусламж үйлчлэгийг 29 төрлөөр үзүүлж байна. Тус эмнэлэг нь өөрийн үйл ажиллагаанд мөрдөж ажиллавал зохих 45 журам, 49 үйл явдлын зураглал мөрдөн ажиллаж байна. Уламжлалт ангаа ухааны тусламж үйлчлэгийг амбулатороор болон хэвтэн эмчлэх хэлбэрээр жилд 3000-аас 3500 орчим үйлчлүүлэгчид үзүүлж байна. Энх уламжлал эмнэлэг эрүүл мэндийн яамны магадлан идэвхжлэлд 4 удаа амжилттай орж магадлан идэвхжлэгдсэн бөгөөд 2020 онд олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг уламжлалт ангаа ухааны тусламж үйлчилгээ үзүүлэх хүрээнд амжилттай хэрэгжүүлж, дархан уул аймагтай эрүүл мэндийн байгууллагуудаас чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн анхны байгууллага болсон. Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр ажлаа алсинхратай төлөвлөж, гүйцэтгэл, хяналт, сайжруулалт гэсэн циклээр ажиллаа явуулж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хангасан чанартай тусламж үйлчилгээ явуулах тогтолцоо хэрэгжиж амжилтанд хүрсэн. Эрүүл мэндийн чанартай аюулгүй тусламж үйлчилгээ үзүүлэхэд гол шаардлагатай асуудал нь эмнэлгийн зориултын байр байдаг. Улс эмнэлэг нь 2017 онд эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392 2013 стандартын шаардлага хангасан байртай болсон нь үйлчлүүлэгчийн 5 тухтай орчин чанартай аюулгүй тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг хангасан зориултын байртай болсон. Энх уламжлал эмнэлэг 21 аймаг хотуудаас гадна Оросын холбооны улсын Бурят, Тува, Якут улсаас үйлчлүүлэгч ирж эмчлүүлдэг болсон нь байгууллагын үйлчлэгээнийхэн цар хүрээг өргөжүүлэх, зах зээлээ тэлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, өвчтнийг зөв таних, тодруулах, эмийн аюулгүй байдлыг хангах, өвчтнийг гадаад дотоод орчинд унах, гэмтхээс сэргийлэх, эмнэлэг зүйн харилцааг эрхэмлэх, эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлэх, эмнэлгийн орчны 5 дахуйг хангах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сайжруулах зэрэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх баримт бичиг, эрүүл мэндийн яамны бодлого зорилтыг хэрэгжүүлэх, мөрдөж ажиллавал зөх хууль дүрм журам стандартуудыг хангах олон ажлуудыг хийж гүйцэтгэх нь үр дүнд хүрсээр байна.
Жил бүр ажлынхаа гүйцэтгэлд дотоод аудит хийж, хууль эрх зүйн баримт хүчтэй тохирлын үнэлгээ хийх, эрсдлийн үнэлгээгээр илэрсэн эрсдлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь ажлын гүйцэтгэл, төлөвлөлт бодиттой байх, авах арга хэмжээг тодорхой байгааг харуулах үзүүлэлт болж байна. Энх уламжлал эмнэлэг, эмчилгээндээ хэвлийн зүй, тэнцвэржүүлэх зүй, хятадын уламжлалаагаа ухааны усан зүүн эмчилгээ, гүнжид хоёрын найруулга дэвтэлэг эмчилгээг зөөлөн эдийн гэмтэл, булчин шүрмсний гэмтэл, уян мөчний өвслийн үед хийх арга, бомб заслаар суудлын мэдрэлийн үүдэлт намдаа харах, зүрх судасны өвчтөд доошо харж хөвдөх боломжгүй өвчтөн суулган барай засал хийх эмчилгээ, уян мөчний өрөвсөл, уяны хавдар буулгах, дүүций оролт хийх дарах цагаан гаргалгаа эмчилгээ, биоэнергийн массажны аппаратаар эмчлэх, шар усыг тараах, яс ургалтыг зогсоох, булчин шүрмэс татсан үед тавиулах, бойгоор 10 оролт хийх, нугаламын хөдөлгөөнд засал эмчилгээ хийх, тан эмийн талаар мэдээлэл өгөх, эмчилгээний үед баримтлах идэ, ундаа, явдал мөрийн дэглэмийг QR кодоор үйлчлүүлэгчид мэдээлэх зэрэг эмчилгээний олон шинэ технологиудыг нэвтрүүллээ. Эмнэлгийн үйл ажиллагааг бүрэн захимжуулснаар үйлчлүүлэгчийг хүлээгдэл чирэгдэлгүй үйлчлэх, эргэх холбоог сайжруулах, үйлчлүүлэгчийг мэдээлэлээр хангах нөхцөлийг бүрдүүлж, хэрэглэгчийн болон эмнэлгийн ажилтнуудаас сэтгэл ханамжийн судалгааг QR кодоор тогтмол авч хэвснэ нь үйлчлүүлэгчээс хараа тусаар сэтгэл ханамжийг судлах, эмчилгээ үйлчлэгийнхаа чанар аюулгүй байдал дүн шинжилгээ хийх гол үзүүлэлттэй болгон ашиглаж байна. Хүний нөөцийн залгамж халаа чадамж хөгжлийг дэмжих чиглэлээр эмнэлгийн ажилтнуудаа хөгжүүлэх, чадваржуулах хүний нөөцийн дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, байгууллагын зардлаар сургаж байна. Энх уламжлал эмнэлэгт клиникийн профессор 1, уламжлал анагаах ухааны ахлах зэрэгтэй эмч 1, анагаах ухааны магистр 1, уламжлал анагаах ухааны их эмч 3, мэрэгжлийн тархвар судлаач их эмч 1, тэргүүлэх зэрэгтэй сувилагч 1, ахлах сувилагч 1, уламжлал анагаах ухааны сувилагч 3, уламжлал анагаах ухааны баг эмч 3, сувилагч 4, туслах сувилагч 2, барайч 1, эмзүүч 1, бусад мэрэгжлийн болон үйлчилгээний ажилтан 9 хүн ажилладаг бөгөөд Монголын уламжлал анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 5700-2020 стандартын дагуу хүний нөөцөөр бүрэн хангагдсан байна. Энх уламжлал эмнэлгийн дэргэд эцэг эхийн зөвлөл байгуулж, эмнэлгийн ажилтнуудын хүүхэд хамгааллын бодлого, эрүүл мэндийн байгууллагын хүүхэд хамгаалах бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажилтнуудынхан ая тухтай сэтгэл амар ажилуулах зорилгоор хүүхдийн өрөө гарган төгсчүүлж, хүүхэд тоглох, хичээл хийх боломжийг бүрдүүлсэн. Эрүүл мэндийн байгууллагын хадгалбал зохих, байгууллагын нөөцтэй холбоотой бичиг баримт, эмчилгээний материалууд, санхүү хүний нөөцтэй холбоотой бичиг баримтуудыг холбогдох хууль дүрм журмын дагуу хөтөлж архивлан цахимжуулсан байна. Эмнэлгийн орчныг тохижуулан хэрэглэгчийг мэдээлэлээр хангах дуугүй хөтөч, самбар, телевизийн мэдээлэл зэрэг олон талт мэдээллийн хэрэгслийг ашигласан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлчлүүлэх орчныг хангах, тэрэгцээр орж ирэх шат, бариулууд, бие засах газартаа татаж босох бариулууд зэргийг хийж бэлтгэсэн. Эрүүл мэндийн байгууллагаас гарч байгаа авахын болон аюултай хог хаягдлыг зайлуулах тусгай барийг барьж холбогдох журмын дагуу тохижуулж, эмнэлгийн аюултай хог хаягдлаас халдвар тарах нөхцлөөс бүрэн сэргийлж чадсан. Өвчтнийг гадаа нарлах суух орчин бүрдүүлж, сүйдрвч барьж, эмнэлгийн гадна орчны 60%-ийг ногоон байгууламжтай болгож, явгууны зам талбай, машины зогсоолыг засч бэлдсэн. Соёлтой үйлчилгээ бидний хөгжил, соёлтой харьцаа бидний хандлага, соёлтой орчин бидний хүсэл.